За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Maskdemi зүгээс ээлжид лайва яг одоо 11 цаг 40 минутаас яг цагтаа эхэлсэн байна. За энэ удаагийн лайваараа онцлог зүйлийн тухайд гэвэл яг одоо зочинтой ярилцлага болж байгаа. Тэгээд Филиппин улсын Себу хотод байрлалтай нийслэл сургууль дээр амжилттай суралцаад ингээд хичээл номоо дүүргээд амжилттай ажиллаж ирсэн. Одоо их чигээ одоо энэ удаагийн ярилцлаган дээр урьж авчираад оролцоолж байна. Тэгэхээр та бүхэн яг одоо за магадгүй нийслэл сургуулийн талаар мэдээлэл авахыг хүсвэл комент хэсэгт ор мэдээллүүдэд тодруулж асуух бүрэн боломжтой. Энэ удаагийн сэдвийн тухайд гэвэл бид нарт одоо англи хэл сурснаар бид нарт ямар том давуу тал үүсч байна? Ямар одоо давуу тал үүсгэхээс гадна одоо давуу тал үүсч байгаа талаар мэдээллийг одоо хүргэх гээд ихчийг одоо ирж лайв хийлгэж байна. За англи хэл сурснаар одоо бидэнд ямар том давуу тал үүсэх вэ? Гадна дотнодын компаниудад ажиллах том нөөц үүсдэг шүү дээ. Энэ талаар мэдээллүүдийг төлхөө одоогийн лайваараа хүргэх болно. За нэг амар тийм том сүртэй. За ингээд англи хэл сурснаар амар том давуу тал гэдэг сүртэй гарчин мачтай ихлэ яах вэ? Ерөнхийдөө бол за би чинь 6 сар судлаа шүү дээ тий. За Филиппинаас 6 сар судлаа. За нэгдүгээр огцон 30 градустай газраас хас 22 градустай газар ирсэн. Нилээ их даарах болоо гэж бодсон. Харцангуй гайгүй. Тэгээд за бас нэг юм маань нөгөө утаа бол нэр үнэхээр байхгүй болсон байна. Тийм байна. За утаагүй үнэхээр гоё хэлсэн байна. За тэгээд 6 сар сурсан. 6 сар эндээс явахтаа бол би чинь за ерөнхийдөө бол өөрийгөө танилцуулаад насаа хэлээд, нэрээ хэлээд, монголоос хэлээд тиймэрхүү мэдлэлээ явсан шүү дээ. Ер нь бол дийлэнх монголчууд маань тийм байдаг тий. Нэрээ хэлчихэд насаа хэлчихэд өөрийнхөө мэдээллүүдийг тодорхой хэмжээд өгч чадна. Харин бусад зүйл дээр бол асуудал тулгараад идэг. Тийм. Миний хувьд чинь нөгөө 10 жилдээ англи хэл хэлсэн. Тийм. 10 жилийн англи хэл юм бол 10 жилийн англи хэл. За 10 жилдээ болоод 1 цаг 40 минутаар 7 хоногт 2 цаг 7 хоногт 2 цагаар ажилласан юм аа. Гэтэ 10 жилийн англи хэлний боловсруулалтын маань бол дөрвөн бол аягүй сайн. Дөрмийн хувьд бол асуудалгүй. Гэхдээ ярих тал дээр бол маш муу. Тэгээ бичгийн чадвар бас боломжтой. За тэгээ ярих, ойлгох, сонсох чадвар бол нэлээд муу байсан. За тэгээ 6 сар сурлаа. 6 сараа Монголда харьцангуй гайгүй байгаа юм шиг хэдэж тэнд очиход бол нөгөө үнэхээр миний хэлний түвшин бол маш доогуур байлаа. Тэр сургууль бол очиход бол яг олон улсны төвшний дагуу нөгөө төвшин тогтоогоор нөгөө яриа, сонсгол, speaking, reading, vocabulary, үгснээс pronunciation, grammar гэх бүх чадруудын дөрмийг шалгачиж байгаа байхгүй юу? Тэнгүүд миний төвшин бүр амар доогуур болоод эхэлж байгаа. Монголд бол арай өөр байсан чинь очсон чинь ойлгохгүй. Тэгээд 6 сар сурлаа. Ямар ч байсан 3 төвшин бол дахиад ирсэн. Богино хугацаанд сураад ирсэн. Миний хувьд бол боломжийн төвшин. Гэхдээ англи хэл гэдэг бол мэдээж монголчуудын хувьд бол харь хэл. Бидний хувьд бол яг аав ээжийн маань үед бол нөгөө 2 дахь орос хэл байсан. Яг одоо бидний үед бол нөгөө хүүхэд залуучуудын маань хувьд бол одооны хүүхдүүд бол айгүй азтай болоод эхэлж байгаа байхгүй юу? Англи хэлийг сурах боломж нь айгүй нэгдээд дэлхийд гадаад газаршаа гарцууд нь айгүй нэгдээд ирж байгаа. За яг миний үеийнхэн бол яг нөгөө завсрын дунд үе болчихж байгаа байхгүй юу? Яг нэг 5 дугаар англи лөө англи хэл лөө аль нь хаашаа явах вэ гэдэг нэг хальт мал үтсэн 10 жилдээ нэг хальт мал үтсэн тийм завсрын үе болчихж байгаа маа. Тэгэхээр одоо бол яг хүүхдүүдэд маань яг айгүй тийм азтай үе байгаа байхгүй юу? Англи хэл гэдэг маань боловсрал бол биш. Англи хэл гэдэг бол ердөөсөө хэрэглээ болсон байна. Бүх хүмүүсийн хувьд хэрэглээ заавалчгүй байх ёстой хэрэглээ болсон байна. Тэгэхээр англи хэл сурснаар тухайн хүнд ямар боломжууд нэгдэж байна гэвэл нэгдүгээр за хамгийн энгийнээр за нэг амар таны карьер ингээд суг өсөөд байна гэхээсээ илүү хамгийн энгийн нэг гадагшаа аялах боломж бол аягүй их нэгдэж байна. Монголынхаа хэлээр гараад англи хэл бол зайлшгүй хэрэг болдог бол магадгүй аялах сонирхолтой залуучууд маань хүүхэд залуучууд маань гадагшаа аялахад за маш олон юм үзэн. Тэгээд англи хэл сурснаар гадагшаа аялах боломжтой. Аялал гэдэг өөрөө хүнд боловсрол олгодог. За дээрэс нь хүнд нөгөө ертөнцийг маш олон талаас нь харах боломжийг олгодог. За тэгээ хүнд
За аялал гэдэг чинь өөрөө гэрлэх, үнсэлцэх, одоо янз бүрийн бэлэг авахаас илүү хамаагүй илүү кайфыг өгдөг гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг үзэхийн тулд мэдээж хэл аймаг хэрэгтэй болчихж байгаа. Тийм. Аялахаар Одоо наад захын дэлгүүр хөшөө орлоод гэхэд англи хэлний хэрэгцээ шаардлага маш их хэрэг болдог тийм. Одоо Монгол залуучууд ингэдэг одоо интернет сошиал орчноор аялаад цахим англи хэл ч юм уу эсвэл англи хэлийг ганцаарчлаад өөрөө хэрхэн сурах вэ? Иймэрхүү зүйлүүдийг төлөвлөгөө хайж байна. Тэгэхээр яг Филиппинд очиод орчинд нь судалснаар ямар давуу талтай байна энэ талаар. Гэхдээ тэр чинь ингээд ерөөсөө өглөөнөөс арай хүртэл ерөөсөө яг англиар ярина. Филиппин хүмүүс ч баг нэрээ үнэхээр захын гуйлагч нь хүртэл англиар ярьдаг. Зүгээр 2 настай 3 настай хүүхдүүдээс хүртэл чи хэдэн настай вэ гэж хаваал даваа гэхэд бол чөлөөтэй ярина. Чөлөөтэй ойлголцсон. Тэгэхээр ерөөсөө гэрээсээ гараад өглөө босоод ерөөсөө шувтан англи орчин байна. Тэгэхээр нөгөө нэг өөрийгөө бүрэн нөгөө нэг англи орчинд оруулчихж байгаа байхгүй юу? Тэгээ англи орчинд оруулж чинь ерөөсөө өглөөнөөс арай хүртэл тасралтгүй англиар ярина. Тэнд чинь Филиппинд сурахаар очиж байгаа орны оюутнууд маань ч гэсэн өөрсдөө гадаад хэлний мэдлэгтэй, аюул боловсралтай, за тэгээ хэлээ сайжруулах гэсэн төвчний хүмүүс очиж байгаа болохоор тогтмол англиар ярьж байгаа болохоор хэл аюул хурдан сайжирна. За дээрээс нь тэгээ хэл сайжруулснаар яг хөө мэдээж нэгдүгээр бол мэдээж тэрийг бол хүн болгон надаар хэлүүлдэг мэднэ, танилын хүрээ өснө. Магадгүй нэлээд олон гадаад найзуудтай болно. За дээрээс нь тухайн хүний ажил мэргэжлийн хувьд бол карьер бол бараг хэд дахь өсөх боломжтой. Та гадаад хэлтэй болсон тохиолдолд маш олон дэлхийн олон улсын компаниудад ажиллах боломж нь өөрөө нэгдчихэж байгаа байхгүй юу? За тэгээд нэгдүгээр бид нар чинь бол ажлын аягүй их ур чадвар байгаад байдаг. Тэгээ одооны компаниуд бол ажлын ур чадрыг нэг тавихаас илүү тухайн хүний нөгөө нэг өөрийнх нь характер дээрээс нь бас тэр хүнтэй яаж ажиллах вэ? Тэр хүн хэлний төвшин аягүй харчиж байгаа юм байна. Нөгөө англи хэл те. Хэлний төвшин байхад бол мэдээж тэр хүн өөрийгөө ур чадраа явцын дундаа харуулчих боломжтой. За тэгэхээр англи хэл гэдэг маань өөрөө бол нөгөө бидний хувьд бол нөгөө нэг боловсрол хичээл аягүй тийм тэгж байсан бол одоо бол англи хэл ерөөсө хэрэглээ очоод байгаа байхгүй. Хэрэглээ тэгээ англи хэлтэй байж чи өөрөө илүү олон юмыг бид нар үзэх юм байна. Биднэрт ингээд ур чадвар байгаад байгаа ч гэсэн хэлний мэдлэггүйгээсээ болоод маш олон юмнаас хоцорж байна. Маш олон гой юм үзэх боломжтой. Жишээ нь гадаадын олон компанид ажиллах боломжууд англи хэлтэй болсон тохиолдолд та тэр боломжийг өөрөө олоод харчих юм байна. Жишээ нь LinkedIn дээр өөрийнхөө танилцуулгыг англиар тэгээ өөрийнхөө бүх ур чадваруудыг тавьчихад бол за маш олон компаниуд бол ажлын санд явуулах жишээ нэг тийм ээ. Ер нь бол айгүй боломж бол үнэхээр аюу сан. За дээрэс нь нөгөө нэг англи хэл сурахад бол насны хязгаар ерөөсөй байхгүй байна. Магадгүй та өөрийгөө оройтлоо, эрттэй гэж бодох хэрэггүй. Яг хөө залуу тусмаа бага наснда сурах тусмаа аюу хурдан сурдаг юм байна. Төрлөх хэл шигээ сурна. Аюу хурдан сурна. Бидний үед болохоор яг хөө завсрын гэдэг утгаараа яг хөө одоо бол нэлээд чармаалттай, 2 дахин чармаалттай сурж байгаа байхгүй юу? За тэгээд дээрээс нь нэлээд олон гадаадын хүмүүс бол насны хязгааргүй сурж байна. Ер нь бол сурахад хязгаар бол байхгүй. Тэгээд яг өөрийгөө ингээд чөлөөтэй тайлбарлаа, чөлөөтэй хүнтэй ойлгоцдог болчих ёо гэж тохиос зорж байгаа хүмүүс бол ерөөсөө 1 сар, 2 сар, 3 сар, 4 сар, 6 сар өөрийгөө яг Филиппин орчинд оруулаад Филиппин орчинд оруулаад гадаад багшаас хичээл аваад гадаад оюутнуудтай орчинд нь байгаад сурах нь хамгийн боломжтой. За тэгээд дээрээс нь мэдээж харь хэлэм чинь тэгээ маш хурдан сурчихгүй учраас байн гараас нь давтах дахиад ингээд дахин үзэх шаардлага бол мэдээж байгаа. Тэгэхээр тэрийгээ бол дараа нь нэгэн хэл сурах аргаа олдсон юм чинь цаашаа суралцах бүх аргаа олоод явчихна. Тэгээд давтаад яваад өшөө дэшээ төвшнээ ахиулаад академик төвшин, за IELTS, TOEFL-ийн төвшин сурах боломж бол мэдээж байна. Тэгэхээр хэл сурснаар миний хувьд бол за яг миний өөрийн хувьд бол мэдээж өмнө нь бол би яг миний орчин хүрээлэл маань Монгол найзууд л байлаа тий. За монголчууд маань, за багын найзууд маань, сургуулийнхан маань, ажлынхан маань гэдэг монгол найзуудтай байсан бол одоо бол миний 6 сарын дараах гарсан өөрчлөлт гэвэл гадаад найзуудтай. За гадаад найзуудтай болсон. Филиппин, за тэгээд Орос, Вьетнам, Тайван, Таиланд, за тэгээд Япон оюутнууд ихтэй болсон, Тайван оюутнууд ихтэй болсон. За тэгээд ер нь бол бид нар юугаар ойлголцсон мэдээж англи хэлээр ойлголцсон. Тэгээд ер нь бол үнэхээр гоё. Нэгдүгээр арай юмыг өөрөөр харна. За тэгээд
Арай юмыг өөрөөр харна. Тэгээд маш олон найзуудтай болно. Илүү аялах сонирхол ихтэй. За тэгээд илүү Монголд ажиллах гэхээс илүү гадаад ажиллах сонирхол ихтэй болоод ирдэг юм байна. Яг тэр боломж маань гэсэн өөрөө нөгөө нийт сургууль 6 сар сурахад надад бас гарсан. Тэгэхээр маш олон боломжууд бол нэгдэх юм билээ. За энд нас асуулт ирсэн байна. Асуултын дагуу хариултыг өгье. Анхан шатнаас нь сурж байгаа хүмүүс хэр шатнд одоо хэр удаан хугацаанд суралцсан? Би ч өөрийгөө 6 сарын хугацаанд бараг бүр амар өндөр хүрнэ гэж бодсон байхгүй юу? За бараг хамгийн дээд шатнд хүрнэ гэж бодсон. Гэтэ ер нь бол тэгдэггүй мэлээ. Яг ингээд тухайн суралцаад байгаа хугацаанд бол ерөөсө төвшин сайжрах байгаа юм шиг санагддаг байсан л да. 7-7 хоногор би чинь 6 сарын дотор би ер нь бол амар өөрийгөө аягүй төгс болчих юм байна. Бүр төгсөрсөн болчих юм байна гэж бодсон чинь тэгээгүй л дээ. Тэгсэн чинь яг 7-7 хоногоо нэгдүгээр ойлгох төвшин сайжраад за тэгээд эхний 7 хоногт бол ерөөсөө ойлгох төвшинтэй болчихсон. Багшийн юу ярьж байгааг анх бол ойлгохгүйсэн. Тэгээд сүүлдээ нөгөө арай ойлгодог болоо. Тэгээд 2 дахь 7 хоногоос ганц 2 үгээр хариулдаг болоод за хичээлээ бас нэг ганц нэг ойлгодог болоод өмнө нь бол анх очихдаа нэг тест лото бүглэж байгаа юм шиг бүглөөл явдаг байсан юм чинь. Тэгээд дараа нь ойлгодог болоод за тэгээд төгсөхдөө бол одоо 3 сард анх би чинь бүрэг ABC-гээ үсэг заалгаагүй. Үсэг заалгахаасаа илүү яг бараг л анхан шатнаас нь заалгасан. Тэгээд бараг нөгөө beginner төвшин хамгийн доод төвшин. Beginner төвшингөөс эхэлсэн. Тэгээд одоо intermediate төвшин хүрсэн. Тэгээд би бол анх 6 сарын өмнө очдоо өөрийгөө хамгийн дээд төвшин очих юм байна гэсэн чинь бас нөгөө яг чанартай төвшинтэй. Тэгтээ нэлээ 3 төвшин тавьсан байна. Тэгтээ бол ерөөсөө доор хаяж хэл сурахад бол 1 жил, 2 жил бол ямар ч хэл сурахад 2 сарын дотор нэг төвшин ер нь бол ахин гэж олоосон юм байлээ. Тэгээд нийлсэн хөтөлбөр за тэгээд Филиппинд англи хэлний сургуулиудын хөтөлбөр өөрөө бол яг Спарта хөтөлбөр гэдэг нь бүр нөгөө нэг шахуу хөтөлбөр бас байдаг. Шахуу хөтөлбөртэй амар хяналттай Спарта хөтөлбөрүүд бол нөгөө тухайн үед богино хугацаанд бүр нэлээд шахуу хөтөлбөр. Дотор арнаас нь хүртэл гарахгүй тийм хатуудын хэллэм дүрм журмтай байдаг тийм тэгэхээр маш том давуу талтай. За би өөрөө тийм Спарта хөтөлбөрөөс сураагүй аягүй тийм аялангаа. Ер нь бол аялангаадаа бараг тийм. Би чинь Спарта хөтөлбөрийг аваагүй. Аягүй тийм миний онцлог бол тийм шахуул сурахаас илүү аягүй тийм чөлөөтэй аялангаа. Тийм хүн аваас сонирхолтой. Тэгээд ер нь бол нэлээ тэгэхээр уйтгартай болчтой. Тэгээ яг ингээд шахуулаад ирэхлээр уйтгартай болдог хүмүүстэй аялал хичээлээс илүү би чиглээ аялал хичээдэг хүмүүс. Аялын туршлага аягүй ихтэй болсон. За тэгээд аялын туршлага ихтэй. Тэгээд ер нь бол хоошдоо нэлээ бас гадагшаа явах боломж маань нэгсэн болохоор гоё. За. Ээжигээ явуулах гэсэн анхан шатнаас нь сурахын хэр хугацаанд суралцах зүгээрээ гэсэн байна. За сурах хугацааны хөтөлбөр хамгийн бага толгойн 1-7 хоног байгаа байхгүй юу? 1-7 хоногийн хугацаанд сурж болно. Гэхдээ 1-7 хоног 2-7 хоногийн хугацаанд сурж байгаа хүмүүсийн хувьд ерөөсөө аялал сонирхолтой хүмүүс маань богино хугацааны сургалтыг авдаг. Жишээ нөгөө 1-7 хоног Манжуурлуу гэр бүлээрээ аялахаас илүү 1-7 хоног 2-7 хоног сураад хагас бүтэнсээ өдрөө хичээлээс бусад цагтаа аялыг гэсэн сонирхолтой хүмүүс маань богино хугацааны сургалтыг авч байна. За тэгээд 1 сараар сурж болно, 2 сараар сурж болно, 3 сараар сурж болно, 4 сар, 5 сар, 6 сараар сурж болно. За бүр хүсвэл 1 жилээр сурж болно. Гэхдээ сурах хугацаагаа бол та сонгож болно. Ямар ч хугацаагаар сурж болно. Тэгээд 1 сарын хугацаанд бол чөлөөд бидний хувьд бол гадаад англи хэл бол хайр хэлээ. Бидний хувьд бол бас нөгөө бага насны хүүхдүүд бол маш хурдан сурдаг бол бид нар бол бас арай дундаж насныхаа арай удаан сурах магадлалтай. Тэгээд сурлаач нэлээд шахуу сурна. Тэгэхээр богино хугацааны сургалт авч байгаа хүмүүс маань хичээлийнхаа цагийг өндөр авах нь зүгээр юм билээ. Өдрийн 8 цаг 10 цаг ч юм уу. Гэхдээ 8 цаг 10 цагийн хөтөлбөр гэдэг маань өглөөнөөс орой хүртэл хичээл үзэх гэсэн үг шүү дээ. Товтон тэр хичээлээрээ шахуулна гэсэн. За тэгээ хагас бүтэнсээ өдөр аялах боломжтой. Анхан шатнаас нь сурж болно. Филиппиний бүх сургууль оюутныг тэнд очингууд нь төвшин тогтоох шалгалт аваад Монголдоо бол төвшин тогтоох шалгалт өгөх шаардлагагүй. Хэлийн мэдлэггүй байсан ч очиж олно. Очоод сургууль өөрөөсөө
байгаа бүх төвчний шалгалтыг авчна. Speaking, writing, listening, за тэгээд grammar, vocabulary, pronunciation гэдэг бүх төвчнийхээ шалгалтыг аваад тэгээд оюутандаа хөтөлбөрийг гаргаад өгдөг. Тийм тусгай хөтөлбөр яг зориулсан. Яг өөрийнх нь төвшөнд тохиолдог гаргаж өгдөг. Ер нь бол 7 хоногоор сурсан ч гэсэндээ өөрийнхөө 7 хоногоор сурлаа гэж бодож чинь олоод авчих учраас 7 хоногоор сурж байгаа оюутнууд ч одоо даваагаас баасан гарагтай хичээл үзэн шүү дээ. Тэгээ хагас бүтэнсэ өдөр аялчин. Тэгээ магадгүй нислэг нь хагас өдрийн нислэг байх уу, бүтэнсэ өдрийн нислэг байх уу. Тэгэл тэрнээсээ шалтгаалаад аялж суугаад яах. Хөцлөн бүртгэнэ. 7 хоногоор явж болдог уу? 1-7 хоногоор явж болдог. 2-7 хоногоор явж болдог. За тэгээ сургалтын үнийн хувьд болохоор масктэй хамтран ажиллаж байгаа 20 гаруй сургуулиуд яг Филиппин улсад байна. За тэгээ сургуулиуд маань өөрсдөө бас нөгөө хүн болгоны онцлог тохирсон сургуулиуд байгаа. Та хамгийн их хөтөлбөртэй сургууль сонирх уу? Эсвэл хамгийн тансаг зэрэгэлтэй, тансаг орчинтай сургууль сонирх уу? Эсвэл ингээд аялалтай хөтөлбөртэй сургууль сонирх уу гэдгээсээ бас сургуулиудын маань онцлог айгүй өөр байгаа. Дээрээс нь сургуулиудын маань онцлогоор дээрээс нэг тухайн сургуулийн орчин, тухайн сургуулийн хөтөлбөр, тухайн сургуулийн бас нэг оюутан төгж үйлчлэгнээс хамаарат өнүүд нь бас баг зэрэг өөр байдаг. Тэгээ илүү их сонирхож байгаа бол Mask-ийн Tools дээр ирээд уулзч болно. Аль эсвэл дугаар авах холбогдож болно. WhatsApp холбогдоод мэйлээрээ авч болно. Facebook-аараа бидэнтэй холбогдоод Facebook чатаар авч болно. За тэгээд маш олон сургуулиуд байгаа. Та ямар сургууль сонгоод сурах боломжтой. Үнэхээр гоё сургуулиуд байгаа. За тэгээд хямд хөтөлбөртэй сургууль сонирх юм уу? Тансаг зэрэглэлийн сургууль сонирх юм уу? Дундчийг нь сонирх юм уу? Ямар нь бол арчин өөртөө харин сургалтын дотоод журам нь бол адилхан тийм ээ, хөтөлбөрүүл нь бол бараг л адилхан байдаг тийм. Сурагчдын амралтаар нь дүүгээ явуулах гэсэн 12-ээс 14 хоногоор 10 цагийг нь шахуу байвал зүгээр байна гэсэн байна. Гэхдээ 12 настай хүүхэд бага насны хүүхдүүдтэй хичээл авч байгаа бол бас би зөвлөмөр байна. Нөгөө Монголоос бол эрсдэлс уур амьсгалтай. Одоо энд хасах градустай байгаа. Тэнд бол нэмэх градустай халуун байгаа. Тэгэхээр бага насны хүүхдүүдтэй манайхан бас аль боломжийн дундаж цагийн хичээл авах айгүй зүгээр. 6 цаг, 8 цагийн хичээл авах зүгээр. 10 цагийн хичээл гэдэг чинь бас хүүхдүүдэд ямар хэцүү байх вэ, тийм ээ? Тийм. Чихтэй халуун орно, тэнд чи эрүүл мэндийн бас шалтгаан гарна. Тэгэхээр ер нь бол дундаж цагийг нь авсан дээр тийм ээ. Дундаж цагийг эрүүл мэндийн шалтгаан гарна ч гэж байхгүй л дээ. Ер нь бол боломж айгүй. Сургууль болгон ч өөрсдөө нөгөө кондишнтэй. Тэгээ дээрээс нөгөө өрөө сургууль болгон эмчтэй, сувилагчтай тэрэн дээр бол ямар ч асуудал байхгүй. Зүгээр яг хуу би боддгийм л да. Япон ээж аав нар, Солонгос ээж аав нар, Хятад ээж аав нар хүүхдүүдээ зуныхын хичээлийнхэн амралтаар ирж ингээд айгүй өндөр цаг хичээл авдаг. Нөгөө хүүхд маань амралт биш эсэргээрээ нөгөө ядарчаад шахуу хичээлтэй байдаг. Тэгэхээр дунд сургуулийн хүүхдүүдтэй зөвлөхөд ээж аав нар маань ч гэсэн хүүхдтэй дундад цагийн 6-аас 8 цагийн хичээл сонгоорой. Хүүхдээ ядраахгүй нэгэн тас аялал жуулчлалын оронд топ элит оронд очиж байгаа юм чинь бас аялуулн амраан юм үзүүлэн нүд тайлуулна гэж бас бодорой. Тэгвэл бас нөгөө хүүхдийн сэтгэл санаа бас илүү happy, илүү аз жаргалтай байх баха. 12 настай хүүхдээ бас одоо манайх 12 сарын 28-нд сурагчдын амралт. Сурагчдын амралтаар 11-ээс хүүхдийн хөтөлбөр зарлцсан. Тэгээ манай төлөөлөгч яг хүүхдүүдийг хариуцаад авч явах учраас эцэг эхчүүд маань 12 сарын 28-ны хүүхдийн хөтөлбөрөөс өмнө амжиж хүүхдээ бүртгүүлээрэй. Тэгээ тэр хүүхдийн хөтөлбөр бол яг СМЭК сургууль дээр тийм ээ. Тэгээ СМЭК сургууль дээр хамгийн бага буюу 2-оос дээш насны хүүхэд хүлээх авах боломжтой. 2 настай хүүхэд авах уу? Ер нь бол нөгөө цэцэрлэгтэй гэр бүлээрээ явсан тохиолдолд хамгийн бага насны хүүхдээ хүлээх авах боломжтой сургуулаа гэж СМЭК сургуулийг бол төвлөж байгаа. Бусад сургууль дээр бол 10-аас дээш насны хүүхэд хүлээх боломжтой сургуулж бас байгаа. Эцэг эхийнх нь боломжоос нь шалтгаалаад сургуулийг санал болгоод тухайн сургуулиас нь тусгай үйлчлэгийг авдаг. Тийм зүйл байж болно шүү бас. За танай хамт олонд амжилт хүсье, өргөлж хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгдөгт баярлалаа шүү гэнэ. За баярлалаа танд Солонгоо дээд Солонгоо баярлалаа. Сурагчдын амралтаар яаж бүртгүүлэх вэ гэсэн маань бүртгүүлэхдээ бол боломжтой бол манай Grand Plaza дээр ирээд бидэн дээр ирээд илүү их мэдээлэл аваад бүртгүүлээрэй.
Харин магадгүй ирж амжихгүй цаг зав нь болохгүй байвал та бид нартай онлайнаар холбогдоод онлайнаараа сургалтын төлбөрийнхөө нэхэмжлийг аваад сургуулийнхаа брошюр танилцуулгыг аваад бүртгүүлж олно. Одоо явхад ямар хүч тохиромжтой вэ гэвэл одоо 11 сарын 25-наас хойшоо Филиппин улсын нөгөө халуун ууны үйлрэл эхэлнэ. Тэгэхээр ерөнхийдөө бол нэмгэн хувцастай явах зүгээр, зуны хувцастай л явах нь зүгээр. За тэгээд далайн орон, сэлэн, шумбан юм их үзэн гэдэг утгаараа усны хувцас энтрээ авч явал зүгээр. Гэхдээ сургуулиудын орчин, дотор байрны орчин бол air condition энтертэй аюу сэрүүхэн. Тэгээд Филиппиний өөрийн нөгөө том том ресторан, кофе шоп, худалдааны төвүүд энтер бол нөгөө нэлээд сэрүүхэн байдаг учраас тийм газар орохдоо бас даарах үе гэж бодоод гадуур өмд цамц ер нь зүгээр. За тэгээ борлох дургу бүсгүүчүүд байгаа бол борлох дургу байгаа бол бас нөгөө ханцуудаа өмд цамц ус зүгээр шүү дээ тий. Тэнд чинь бол байнга нартай ер нь бол боорлно. Би борлож байгаа юм. Ер нь бол борлоогүй. Харж байгаа зү. Явахасаа өмнө би ингэж бодсон байхгүй яг папая гэдэг цайрал савн байдаг байхгүй юу? Үгүй папая гэж жимс гэдэг. Тэр жимсний найрлага орсон нөгөө нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүн савн энэ цайруулах үйлчлэгээ тий. Тэгээд наашаа ирэхээс өмнө бас удахгүй шинэ жил болох гэж байгаа болохоор папаяга нэлээ угаасаа. Би бол болсон. Айгүй их борлсон байх гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь юу вэ? Монголда байгаа биднээс илүү байх. Би бол айгүй бодсон. Тэгэл борлсон хүн гэхэд айгүй цагаан байна. За ийм байна. Манай лайвтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. За лайв маань бол пүрэв гарагт 11 цаг 40 минутаас дахин эхэлнэ. Тэгээд тэр лайваар бол ямар сэдвээр лайв хийх вэ гэдгээ хэрэглэгч та бүхэндээ построор оруулаад мэдээллүүдийг хүргэх болно. Энэ удаагийн лайв бол энэ хүрээд өндөрлөж байна тийм ээ. Тэгэхээр боловсрал бол дэлхийг өөрчлөх хүчтэй зэвсгээ. Тийм учраас та бүхэн боловсралтаа анхаарал тавьж одоо бүхний дайчлаад сурахын төлөө бүхний